Дараагийн мэдээг танилцуулъя. Канадын Ванкувер хотод соёлын наадам болсон байна. За энэ үеэр машинтай этгээд олон хүнийг дайрч мөргсөний улмаас 9 хүн амнасаа алдсан гэсэн ийм харамсалтай явдал болсон байна. За энэ явдлын талаар цагдаагийн газраас нэм гарагт мэдэгдэхдээ за Ванкувер хотод болсон Филиппиний өв соёлыг одоо тэмдэглэх ийм соёлын наадам болсон. За энэ үеэр бол нэгэн машинаараа цугсан олныг бол дайрсан. За үүнээс болоод 9 хүн амнасаа алдсан, мөн олон хүн гэмтэж бэрцсэн байна. За тухайн тээврийн хэрэгсэл нь бям гарагийн 20 цаг 14 минутанд гудамж руу орсон. За энэ үеэр бол Лапу нэртэй Филиппиний соёлын одоо наадам зохион байгуулагдаж байсан. За ингээд тэнд байсан хүмүүсийг мөргсөн гэдгийг Ванкуверын цагдаагийн олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна. За мөн одоо өөр хэдэн хүн бол шархсан юм байна. За гэхдээ бол хохирогчдын тоог нарийн гаргаагүй байна гэж мэдэгдэж байгаа. За тухайн одоо гэмт хэргийг үйлцсэн байж болзошгүй 30 настай эрэгтэйг баривчилсан байна хэргийн газар дээр. За түүнийг бол гэмт хэрэгтэй хилцсэн мөрдөн байцаах ажилтнанд хяналт тавьж ажиллаж байна гэж мэдэгдэж байна. За Ванкувер хотын цагдаагийн даргын төр үүргүүцэтгэгч Стив Рай хэвлэлийн багваралт хэрэгтэй уг этгээдийг анх харсан хүмүүс зааж өгсөний дараа 30 настай этгээдийг бол баривчилсан. За олон нийтийн сүлжээгээр бол энэ тухайн үйл явдалтай холбоотой видео бичлэг тархсан. За видео бичлэгт хар юудан цамц өмссөн залуу нурууга гинжтэй одоо хашаар унааж хамгааллын ажилтнууд дэрэгдэн байгаагаар бол гарсан. За мөн эргэн тойронд байсан хүмүүс бол түүн рүү хашгирч хараад зүгж байгаа нь бол бичлэгт орсон байна. За харин одоо хар юудантай цамцтай залуу бол уучлаарай гэснээс өөрөө хэлээгүй байна. Ванкувер хотын цагдаагийн төр дараагаар Стив Рай энэ бичлэгийн талаар тайлбар өгөхөөр татгалцсан ч гэсэн баривчлагдсан хүн бол тодорхой нөхцөл байдал цагдаа нарт энэ хүн байж болзошгүй гэж танигдсан. За энэ хүн одоо хэргийг ганцаараа үйлдсэн байж болзошгүй гэж мэдэгдэж байна. За уг одоо соёлын наадам өмнөд Ванкуверт үүрэгт болсон байна. За олон нийтийн сүлжээнд бичигдсэн видео бичлэгчид хохирогчд болон хог хаягдл бол замаар бол тархсан. За доор хаяж 7 хүн газар дээрээ хөдөлгөөнгүй хэвтэж байгааг тухайн видео бичлэгт харуулсан байна. Урд хэсэгт нь гэмтэл авсан хар жипийг бол хэргийн газар дээр байгааг зургнаас харж болохоор байна. За Ванкувер хот нь 2021 оны байдлаар Филиппин гарагталтай 38600 гаруй оршин суугчтай байсан. За энэ нь бол нийт хүн амынх нь 5.9% эзэлгээ гэдгийг Канадын статистикийн агентлагаас мэдэгдэж байна. За энэхүү одоо Филиппиний соёлын өдрийг 16 дугаар зууны үеэс эхлээд тэмдэглэж гисэн. За 16 дугаар зуунд Филиппинд ирсэн Испани аялагчдыг эсэргүүцэн уугуул ахлагч Дату Лапу бол уг баярыг анх эхлээд тэмдэглэж гисэн юм байна. За ингээд бол Филиппинуудын оршин суудаг гадаад орнуудад бол тухайн баярыг тэмдэглэж ирсэн. За энэ баярын гол онцлог нь бол колоничлалын эсрэг тэмцэж байсан Филиппиний өв одоо соёлыг илэрхийлсэн юм баяр юм байна. За тэгээд энэ одоо үйл явдалтай холбогдуулан Канадын ерөнхий сайд Марк Карни болон бусад улс төрийн удирдагчид сонгуулийн кампанид ажиллаа зогсоосон. За ингээд сонгуулийн кампанид ажлын сүүлийн өдөр хүчирхийлэлт одоо бий болсон. За үүнд нь бол олон нийт зочирдож за хохирогчд бас олноор гарсан учраас тухайн хохирогчдод эмгэнэл илэрхийлж өв уламжлаад тэмдэглэж байгаа олон нийтийг бол дэмжиж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. За Марк Карнирыг гаргасан мэдэгдэлтэй би амьд үргэлт болон шархсан хүмүүсийн ойр дотныхон Филиппин гаралтай Канадын иргэд Ванкувер хотын бүх хүмүүст гүн эмнэлээ илэрхийлж байна. Бид бүгд та бүхэнтэй хамт гашуудж байна гэсэн ийм мэдээлэл хийсэн байна. За мөн Карнигийн хувьд сонгуулийн сурчлагын арга хэмжээгээ тухайн өдөр хойшлуулсан байна. За харин энэ үйл явдалтай холбогдуулан Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор мэдэгдэхдээ одоо энэ асуудлаас болоод хилмигдсэн болон тэдний арга гэрээхэнд эмгэнэл илэрхийлж байна. За тэгээд Ванкувер дахь Филиппиний ерөнхий консулын газар Канадын эрх баригчтай хамтран ажиллаж энэ үйл явдлыг сайтар шалгаж хохирогчд болон тэдний арга гэрээхэнд дэмжлэг үзүүлж тайвшруулах болно гэж мэдэгдсэн байна. За мөн Филиппиний гадаад харилцааны яам бид одоо Канад дахь 1 сая хүчирхэг Филиппин хүмүүс байгааг санаж байгаа. За тэдний гаргаж байгаа энэ хөв тэсэр төвчээр хатуужлыг бол бид нэр үргэлжлүүлэн байхыг бол төлөө залбирч байна гэж мэдэгдэж байна. За өмнө нь бол бас Канадын Торонто хотод үүнтэй төстэй хэрэг болж байсан юм байна. За 2018 онд бас нэгэн одоо эрэгтэй бол фургон машинаар 10 гаруй одоо явган зорчигчийг хөнөөсөн хэрэг гарсан. За үүнээс болоод 8 эмэгтэй 2 эрэгтэй нас орсон ийм үйл явдал болж байсан. За энэ одоо бухимдал нь бол бас л нийгэмдээ өшрөгсөн ийм үйл явдлаас болж тухайн хэргийг үйлдсэн гэж тухайн үедээ мэдээлэгдэж байжээ.